Гэр бүл гэдэг нь ер нь бол юу гэхээр хамгийн энгийнээр нийгэмшлийн хамгийн анхдагч нэгж. Нийгэмшил чи өөрөө хин нэгэнтэй хамтын амьдрал гэдэг нэг бий болох гэдэг. Нэг зохицож амьдрах тухай. Тэгээд үүрэг хүлээх тухай яригдчих. Нийгэмшил гэдэг чи өөрөө амьтан гэдэг ухтгуунаас гарч байгаа анхны үзэгдэл. Хамгийн энгийнээр тайлбарлая. Амьтнаас дараагийн левел ап, дараагийн шат руу орж байгаа хамгийн анхдагч хэлбэр нь гэр бүл юм. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг биш. Зөвхөн зөн мэдрэмжээрээ, зөвхөн амьтанлаг зөн мэдрэмжээрээ амьдардаг биш. Одоо илүү нийгэмшиж амьдарч байгаа анхны хэлбэр нь гэр бүл юм. Сэтгэл гэдэг эрхтэн хаана байдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ яаж өвддгийг бүгд мэднэ. Антон Павлович Чехов. Сэтгэл бол эрхтэн. Сэтгэл зүйн зөвлөгөө. Хайр. Тухайн гэр бүл хэр удаан хэр тогтвортой одоо зөв бүтцтэйгээр урт хугацаанд оршин тогтнохыг тодорхойлоход илүү чухал нөлөөтэй хүчин зүйл. Таталцлын тухай ойлголтыг ярьж байна тийм. Хэрвээ амьтан байсан бол окей, ороод орох гэдэг процесс явна. Тэгээд таталцал хамаагүй хинтэй ч хамаагүй таталцал үүснэ. Тэгээд одоо юу гэдгийг үр төлөө үлдэх процесс яваад магадгүй тэгээд тэр ингээд дуусчих. Хүн төрлөختнийх нь энэ процесс нь арай өөр процесс яваад байна. Нийлээд ихэнх тохиолдолдоо насан туршдаа энэ хамтын амьдралыг авч явж тогтвортой авч үлдэх. Энэ нь өөрөө уртын процессд нөлөөлж байгааз мэдээж энэ нь физиологийн хүчин зүйл нөлөөлж байгаа. Физиологийн хүчин зүйл гэдэг нь юу гэж байна гэхээр жишээ нь хайрын гормонууд ялгарх хэвээр тэгжээж бие биенд таталцах хэвээр бие биенийг харс толгорох бие биентэйг илүү татагдах тэр хүчтэй мэдрэмжүүд өөрөө маш хүчтэй одоо юу гэдэг нь урт хугацааны сайв буюу одоо ийм ой санамжид маш чухал одоо ийм дурсамж болон хадгалагдаж үлддэг. Амьтан энэ дурсамж нь муу учраас л урт хугацаанд явахгүй байгаа. Хүн төрлөخت нь энэ дурсамжийг урт хугацаанд хадгалж чаддаг учраас бусдаасаа нэгдүгürt илүү баг. Би дурсамжийг эсвэл тэр мэдлэгийг ямар нэг юмыг илүү их удаан хадгалж. Жишээ нь амьтан сексийн харилцааг удаан хадгалдаг, сайхан дурсамж удаан хадгалж чаддаг байсан бол тэднээс илүү хүчтэй болж магадгүй. Хүн төрлөختөө өөрөө энэ дурсамжийг удаан хадгалаад байгаа. Хайр өөрөө юу юм бэ гэхээр хамгийн аз жаргалтай үеүдээ сайн хадгалж чадсан гэсэн үг шүү дээ. Их удаан хадгалж чадсан тэр нь тухайн хүний амьдралд өдөр тутам мотивац болж байгаа. Би энэ хүнийг хараад ямар гоё байлаа бит хоёрын хооронд ямар гоё ингэ санаж байгаа учраас энэ нь биднийг яг бодит байдал дээр хүн болгож байгаа. Хүн байлгаж байгаа. Нэг хоёрдугаарт хүн амьтнаас одоо юу гэдгийг нийгэмшиж байгаа буюу хүн болж байгаа энэ процесс ч өөрөө суурь нь юу гэхээр нийгэмшил. Гэр бүл. Гэр бүл болох нь нийгэмшлийн бүр хамгийн анхдагч процесс шүү. Гэр бүл гэдэг чинь өөрөө төрөөд эхлээд ээжтэйгээ автагаа нийгэмшиж байгаа хэлбэр болчихлоо шүү дээ, тийм. Би нийгэмшиж чадж гин үгүй юу гэдэг нь би хин нэгэнтэй хайрын ийм холбоо үүсгэж чадж гин үү? Хамгийн энгийн. Нөгөө дурсамжуудыг хадгалж чадсан уу? Автагаа ээжтэйгээ одоо юу гэдгийг төрсэн ах эгч дүүтэйгээ дээрэс нь эхнэр нөхөр хүүхдүүдтэйгээ энэ дурсамжийг хадгалж үлдээд тэгээ тэрийг урт хугацаанд доктортой авч явж чадах ч юм уу? Нийгэмшин гэдэг чинь явж яаж хамтарч амьдрах вэ гэдгийг анхдагч процесс. Хүн төрлөختөн нийгэмшиж л хамтран ингээд нэг юм явдаг юм байна цаашаа. Гав ганцаараа амьдрах юм уу? Хин нэгэнтэй амьдрч үзэх үү гэдэг процесс явж байгаа. Тэрний хамгийн анхдагч нь окей гэр бүл хөвчлэн байгаад байна л гэсэн.
би хинтэй ч хамт амьдарч болно. Гэр бүлгүй мөртөл. Жишээ нь гэр бүлгүй гэхээр боддоо гав ганцаар гэхээр аавчгүй, ээжчгүй, ах дүүсчгүй, хамаатан саданчгүй хинч биш ингээ гав ганцаараа тухай ярьж байгаа шүү. Би хинээс төрсөн байсан хамаагүй зүгээр. Аавыгаа ч мэдгүй, ээжигээ ч мэдгүй хинчгүй байх юм бол энэ ч өөрөө гэр бүл гэдэг ч өөрөө төрөөд эхлээд ээжтэйгээ аавтайгаа нийгэмшиж байгаа хэлбэр болчихлоо шүү дээ, тийм бол тэр чинь гэр бүл үз хин нэгэнтэй. Evento Ballroom 2023 оны 12 сард шинээр ашиглалтанд орсон Evento Ballroom нь 930 м2 талбай бүхий 7 м өндөр таацтай багнагүй хэвсэн доторлогоотой хурим найр хурал хүлээн авалт зохион байгуулалт зориулан зохион байгуулснараа онцлогтой цоошин өвөрмөц орчин хэвсэн доторлогоо эрэгтэй эмэгтэй хувцас солихороо хүлээн авалтын лобби хэсэг агааржуулалт хөргөлтийн системийг шийдэж өгснөөрөө ирсэн зочдын тав тухыг бүрэн хангах хамгийн төгс орчин юм. Зөв буруугийн ойлголт бол мэдээж ховсдог ойлголт гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Өнөөдөр зөв байгаа зүйл 30 жилийн дараа буруу болж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг гэвэл зөв зүйл үргэлж өөрчлөгдөж идэг. Тэ? Буруу зүйл ч гэсэн ховсч идэг. Тэр буруу гэж бодож байсан зүйл заримдаа зөв болсон тохиолдлууд байна. Тэгэхээр чин бид нэр түрүүний хэлээд байна шүү дээ. Нийгэмшил бий болоход заавал дүрм хэрэгтэй. Хүн төрлөختөө ингээд бөөнөрөө амьдрах тухай ярьж шүү дээ, тэ? Яагаад бөөнөрөө амьдрах тухай ярьж ийнэ гэхлээр амьд үлдэхийн төлөөх тэмцэлд үргэлж ялаад байсан гол шалтгаан, суур шалтгаан нийгэмшил баг. Утга нь яаж ийнэ гэхлээр эхлээд тэд нар чинь бүлгээр амьдарч. Төрөний хилээд эхлээд гэр бүл. Юу гэдгийг төрөөл аав ээж ингээд нэг юм зөнгөөрөө шууд холбогдож байгаа үндсэн гэр. Дараа нь яаж ийнэ гэхлээр тэр гэр бүлүүд хоорондоо нэгдсэн. Одоо яаж ийнэ гэхлээр их ингээ нэг юм бүлгээр амьдарч эхэлж байгаа. Бүлгээр юм багаараа хамтаараа амьдарч эхэлж байгаа. Хамтаараа амьдарч эхлээд бид нэр ийм хүчээ нэгтгэс орж байгаа. Тэгээд энэ хамтаараа амьдрахад хамгийн ихний ойлголт чинь юу гэхээр одоо эгого давж гарах гэдэг юм процесс. Эгого давж гарах буюу хувиа хичээсэн зөвхөн аминж үзлээ давж гараа. Тэгжээж тэр нийгэмшдэг юм бэ. Би зөвхөн өөрийнхөө юу гэдгийг хүсэл эрмэлзлийн төлөө амьдрах юм бол тэр юм бодгоол ингээд мөхчдөг шууд. Тэд нар хамтаараа буюу бие биенийхэн төлөө амьдраад ирэхээр тэд нар survive буюу одоо нэг амьд үлдэхийн төлөөх тэмцэлд ингээд нэг юм амьд үлдээд дараагийн level up хийгээд дараагийнхын шатыг даваад дараагийнхан магадгүй тэд нар илүү хүчтэй болж эхэлнэ. Илүү их амьд үлдэх магадлал нь нэмэгдэж эхэлсэн баг. Одоо хүндрэлтний түүхийг ярьж тэ. Бүлгээр амьдарч эхлэхэд автоматар юу үүсдэг вэ гэхээр заавал нэг дүрм байх хэрэгтэй. Эсвэл хоёр дүрм байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар бие биенийхээ тэнт нэг юм дүрм үйлчлэх хэрэгтэй. Эсвэл журам, зарчим үйлчлэх хэрэгтэй. Хамт амьдрахад. Одоо яах юм? Чи битээр хамт амьдрахын тулд ямар нэгэн зарчим. Би чи миний эрхэнд талтахгүй хамгийн гин тэ. Эсвэл нийтийн үнэт зүйлийг нэгдүгээрт нь тавьдаг юм уу? Тэ? Эсвэл энийг хамтын үнэт зүйл гэдэг нэг юм чухал зүйл байгаа. Энэ үнэт зүйлээ тодорхойлж эхэлнэ. Эсвэл хамтын нийтийн үнэт зүйлээ тодорхойлж эхэлж байна. Тэгэд энэ үнэт зүйлээ хамтдаа хамгаалж эхэлнэ. Юу гэдгийг амьд үлдэх тэр шалтгаан чинь өөрөө дүрм байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тодорхой дүрм бий болж байгаа бол биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр зөв буруугийн ойлголт гарч ирнэ. Тус бүрийн өөр гэсэн нэг юм юу гэдгийг соёлтой, үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй гэр бүлээс нэгдээд тэр хоёр ахаад ингээ хоёр өөр мөргөлдөн. Хизээч шууд эвсэлтэж орох тохиолдол ер нь баг байхгүй. Дандаа мөргөлдөн. Тэгэхэд энэ мөргөлдөөн дундаас юу үүсдэг вэ гэхээр хоёулаа хамтарч ингээ бид нар хамтарч амьдрахын тулд бидэнд ийм дундын дүрм буюу дундын үнэт зүйл хэрэгтэй юм байна. Тэр нь тодорхойлогдоод явц тун тодорхойлогдчихэж болно. Тэрийг ямар нэгэн байдлаар тодорхойлоод тэгээд тэр дүрмээ дагаж амьдрах нь ер нь бол гэр бүл төрөн хэлээдээ урт хугацаанд доктортой чанартай
эсвэл амьдрах гэдэг нь шүү дээ, тий. Бид нар магадгүй гэр бүл гэдэг гэрэлтийн гэрчлэгээ гэдэг зүйлийг хүртэл хүндрэлтэн олоод нээсэн байж нэг юм. Энд чинь өөрөө ховслын явцад гарч ирж байгаа процесс байхгүй юу? Өмнө нь яадаг байсан бэ гэхээр хин хүчтэй дээр нь одоо юу хин хүчтэй нь амьд үлддэг. Одоо хүчтэй нь гэдэг нь ихвчлэн эр хүйс байна. Тэрийг дагаж очдөг нь ихвчлэн эм хүйс очино. Тэгэд нэг хүчтэй дээр бөө юм тойрж очичоод ингээд байдаг байсныг нь тэгш хуваарлалтай болгож байгаа зарчим нь гэр бүл болчихж байгаа юм л да. Хамгийн эрэлттэй байгаа эмэгтэй дээр бүгд очих юм бол тойрон хүрээлэл бүгд л тэрлүүд айраад ирэх юм бол бүгд хожигддаг. Тэгвэл нийгмийн хамгийн их хожих магадлалны өгөхлөөр гэр бүл гэдэг юм бий болох юм байна. Гэрлэлт гэдэг юмыг бий болох юм байна гэдэг нэг юмыг өндөрлөгт ингээд нэг хэдэн мянган жилийнхаа түүхэн дээр ингээд бий болгоцсон байгаа даа л да одоо. Зөн мэдрэмжээр эмэгтэй хүн чинь нэг юм өөрөөсөө хүчтэй илүү нэм тэ нэг юм дайчин тэ намайг тэжээж чадах хин нэгнийг хайж байгаа үстэй. Зөнгөөрөө тэгэхээр тэр хүчтэрөө бүгд очиж байгаа. Тэ тэр нэг юм ан сайн хийдэг тэ тэрэн дээр очиж хоолоо ягаад гэвэл би тэрэн дээр очих юм бол бит хоёрын дундаас хүүхд тэр үр төлийг минь тижих юм байна. Энэ unconsciously бүр одоо ийм үл ухамсарлахын төвшөнд гэх юм ярьж шүү. Утга нь яаж яана гэхээр ухамсаргүйгээр буюу unconsciously гэж нэрлэдэг. Бүр ухамсаргүйгээр эмэгтэй хүн эрэгтэй хүнийг сонгохдоо өөрөөсөө ямар нэгэн байдлаар илүү тэр эрэгтэйг хайдаг. Ямар ч хүчтэй эмэгтэй, ямар ч боловсралтай эмэгтэй, ямар нэгэн байдлаар өөрөөсөө хүчтэй хин энийг хайдаг. Шалтгаан нь яаж яана гэхээр нэг юм миний хүүхдийг тижээх чадах юм байна да гэж хүн бодохгүй л дээ. Гэхдээ unconsciously ингээд genetically байна л гэсэн санаа хэлж байгаа. Ар талд нь тий. Зүгээр мэдрэмж. Гэхдээ тэр нь илэрхийлэл нь зүгээр л өөрөөсөө илүү хүнд татагдаад байна. Нэг юм илүү сайн хийжүүл ёо ямар гоё юм бэ гэж тэгээд татагдана тий. Эрэгтэй үсрэгээр илүү их гоо сайхан одоо юу гэдгийг тий тэр нэг эмэгтэйлэг шинж чанар манар тий нэг юм айл майланд нь илүү татагдана. Амтналаг зүйл ярьж шүү. Суур амтналаг үндсэн суур юм ярьж шүү. Амтналаг юм ярьж байгаа нь юу гэхээр миний үр төлийг тижээгээд өсгөөд бойжуулаад эрүүл сарвал аваа явчих чадвартай тэр нэгэн рүү нэг сонгодог. Эхнэр болох хүн гэдэг нэг юм яриад байдаг те. Нэг эхнэр болох хүнээ сонгочоод байгаа. Эхнэр болох хүнийг ингээд нэг авчиад байгаа. Тэр нь хичнээн гоо сайхан татагдж байгаа ч гэсэн суухтаа хинтээ суудах юм бэ гэдэг нэг юм асуудал. Энэ зүүн үйлдэл яваад шүү дээ. Биднэрт unconsciously байгаа зүйлийн талаар л ярьж байгаа. Ухамсарлахгүй ингээд бодож хизээч бодоогүй юм шиг мөртлөөл зөнгөөрөө татагдчихж байгаа шалтгааны талаар ярьж байгаа гэсэн. Triple Event Hall 2011 оноос эхлэн зочлог үйлчилгээ, ивент арга хэмжээний салбарт 10 гаруй жил ажилласан Mondact компани салбар ивент танхим болох Triple Event Hall нь хурам найр, хурал, хүлээн авалт зохион байгуулах боломжтой А болон Б гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. А танхим нь нийт 970 м2 талбайтай 600 зочин нэг дор хүлээн авах хүчин чадалтай танхим юм. Мөн бүтэн хэвсэн доторлогоо, агааржуулалт, хөргөлтийн системийг бүрэн шийдсэн нь ирсэн зочдын тав тухыг хангах төгс орчин юм. Эмэгтэй хүн ухамсаргүйгээр өөрөөсөө хүчтэй эрийг хайрладаг гэсэн. Чиний хүчийг бодож үзлээ. Хамтдаа байхын жаргалаа ухаарлаа. Би ямар хүн юм? Би юунд дуртай юм? Би одоо юу гэдгийг миний давуу тал юу юм? Миний сул тал юу юм те? Одоо юу гэдгийг би ямар зан чанартай юм те? Би өөрийгөө тань мэдэх тухай ярив. За өөрийгөө тань мэдчих. Дараа нь нөгөөдхөө тань мэдэх тухай ярьж байгаа. За энэ хүн ямар хүн? Ийм юм бэ те? Ийм зан чанартай ингэдэг юм бэ? Тэгдэг юм бэ? Нөгөө хамтарч амьдрах гэж байгаа хүний хандлага тань мэдэх тухай ярьж. Гурав дахь нь ойлгогдох гэдэг хэрэгцээ байдаг. Маш олон хүмүүс намайг хинч ойлгодгүй. Намайг ойлгосоо гэж би хүсдэг.
Миний трийг л ойлгочихосоо гэдэг нэг юм хүн болгонд нэг юм хин нэгнээр ойлгуулж хүлээн зөвшөөрүүлэх хүсэл байж байгаа. Би ойлгоцсон бол ойлголцох ёстой ш дараа. Би ойлгоцсон. Гэхдээ дараагийнхан шат нь ойлголцсон гэдэг нь юм бүтэн харилцаа үүсэж байгааз. Нэг л эхлээд ойлгоно гэдэг чинь нэг чиглэлийн харилцаа үүсэж. Би ойлгоцсон ч юм. Тэ? Гэхдээ чи намайг ойлгоогүй л яах. Тэгэд асуудал үүсэж чинь тэ. Тэгэхээр чи намайг ойлгох юм бол бид нэр ойлголцсон болно. Дөрөвдүгээр шүү дээ. Энэний ингэчээд эцсийн шат нь за нэгдүгээр чиний амьтналыг шин чанарыг тэ. Хоёрдугаар чиний хүүсийг буюу төрмөл чиний юу гэдгийг генетикийг биднээс хүлээн зөвшөөрөх тухай яригдчих байгаа. Хамгийн энгийн. Ингээд хүлээн зөвшөөрөх гэдэг энэ процесс магадгүй энэ үйл явцаар явж болно. Үйл явцаар явж. Явц дундаа яг энэ зүйлүүд бий болж болно. Гэхдээ эцсийн үр дүн, эцсийн зорилго, эцсийн юм нь юу гэхээр хүлээн зөвшөөрөх, тэгэд хүлээн зөвшөөрөлцөх буюу тэ би өөрөө хүлээн зөвшөөрөх, дээрэс нь хүлээн зөвшөөрөлцөх буюу би биенийгээ хүлээн зөвшөөрөх. Чинь би чамаа хүлээн зөвшөөрч. Чи намайг хүлээн зөвшөөрөхгүй яах вэ? Би ойлгоод ингээд нөгөө бүх үе шатаа дамжаад 5 дахь үе шатан дээр очсон. 6 дахь үе шат буюу би нөгөө хүлээн зөвшөөрөлцөх биш. Заяа. Зүгээр би чамаа хүлээн зөвшөөрч чи намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэвэл яах вэ? Тэгээд энэ норж болноос. Тэгээ энэ бол үйл явц юм. Заримдаа бид нар энэ үйл явцыг насан туршдаа хэрэгжүүлж магадгүй. Насан туршдаа хэрэгжүүлж магадгүй. Нэг юм ин ойлголцоод явж итэл зарим нь ховсно. Амьдралд маш олон зүйл нөлөөлнө. Цохилтууд ирнэ. Тэр үед дахиад өөрчлөгдөж болно. Дахиад бид нар шинээр өөрчилж болно. Тэ? Заримдаа бид нар түрүүний хэлээд байгаа шиг бүр нөгөө нэг таны мэдэх процессыг хүртэл хийж чадаагүй явцсан байж болно шүү дээ. Би нэрийн юм хүн байсан юм уу гэж тэ 60 жилийн дараа би ойлгож болно. Тэр үед дөнгөж ойлгож иж болно шүү дээ. Би өөрийгөө ойлгоогүй бол бусдаар ойлгуулах, тэ хүлээн зөвшөөрүүлэх нөгөө хэрэгцээ ер нь бол хангаагдахгүй байдаг. Нөгөө хүлээн зөвшөөрөлцөх гэдэг чинь ер нь хамгийн гоё шат байна шүү дээ, тэ. Бүр хамгийн супер шат байна. Тэр айгүй чухал хэсэг. Мэдээж тэрний юу гэсэн үг вэ гэхээр өөрчилж болохгүй хэсгийн талаар ярьж байгаа шүү. Нэгдүгээрт. Өөрчилж чадхаар зүйлийг гол өөрчилнө. Болно. Засаж болохоор зүйлийг биднээс засна. Засварлна. Бүр янзлна, үрнэ. Тэ? Тэрийг засна. Чи хинбэ гэдгийг тодорхойлдог хүчин зүйлийн талаар ярив. Эхлээд. Чи ямар хүн? Чи ямар хүн болох юм гэдгийг чинь тодорхойлж байгаа хамгийн суур фундаментал суур хүчин зүйлийг чинь 50% дангаарна юу эзлэнэ гэж. Одоо миний нөгөө чамайг хүлээн зөвшөөрөх ёстой бид хин нэгний хүлээн зөвшөөрөх ёстой тэр хэсгийн 50% юу эзэлдэг гэж. Genetic. Удам би ер нь хинийгээ дөрөөсөө авгаа дөрөөсөө ээжигээ дөрөөсөө мэмээгээ дөрөөсөө юм уу хинийгээ дөрөөсөө. Би ер нь юунд дуртай, юунд ингээ баясдгийн, юунд хөөрдөг. Би ер нь экстравертны хүн юм уу те. Би ингээ дуугаа байх, хаяада дуугаа байж стрессээ тайлах төрлийн хүн юм уу те. Би спортоор хичээлэх магадлалтай хүн юм уу гэдэг чинь генетикийн үндсэн суурь нь. Одоо шинэ тэр хүлээн зөвшөөрөлтийг чинь нөгөөний хүлээн зөвшөөрөхийг чинь 50% тэр чигээрээ утгах нь чиний генетик байхгүй юу? Миний ээж аав хин байсан яасан гэдгийг асуудал ярьж байна. Тэгээ үлдсэн 50% нь би хаана төрсөн юм? Ямар айл төрсөн? Ямар хүмүүжлэлт төрсөн? Дээрээс нь одоо юу гэдэг ямар калчерт амьдрсан? Би ямар соёлоор өссөн? Тийм байгааз. Эдгээр чинь одоо энэ дараагийнх нь ийм суур хэсгүүд рүү орно. Дээрээс нь миний багнаас яаж өнгөрцөн? Би ямар одоо юу гэдэг трама авсан юм уу? Ямар одоо юу гэдэг зовлон зүдгүүрийг даван туулсан гэд ингээд бусад 50% нь бидний процесс ер нь бие хүн болоход үлдсэн нөлөөлсөн хүчин зүйлсүүдийг ярилцсан. Тэрэн дээр буруу юм байгаа бол би стрессээ архиар тайлаа сурцсан бол тэр одоо бид нэр засч болох зүйл байгааз. Тэгэхээр би угаасаа л ингээд уугаад би ингээд манай найз баг бид уугаад л ингээд сурцсан шүү дээ гэж байгааз. Тэгвэл бид нар энийг бол харин хүлээн зөвшөөрөх тухай ерөөсөө ярихдаггүй шүү дээ. Энийг бол засварлах, засах тухай ярив. Яг тэгвэл энэ нь эргээд маш их хохирол дагуулдаг учраас. Survive хийх амьд бүлтгийн төлөөх тэмцэлт эсрэг нөлөө үзүүлж байв. Тэгээ урт биш багны байх гэдэг.
эцэст нь. Цаана нь биднээс ер нь урт хугацаанд эсвэл аль болох чанартай эсвэл аль болох хаз жаргалтай амьдрах тухай л яригдчих байгаа. Гэр бүл хамтдаа зовлон туулах тусам бие биеэ илүү сайн хүлээн зөвшөөрч амьдрал бэхждэг. Зовлон бэрхшээлч гэсэн давуу талтай байж. Гэр бүл хамтдаа зовлонг туулах тусам бие биеэ илүү сайн хүлээн зөвшөөрч амьдрал бэхждэг. Зовлон бэрхшээлч гэсэн давуу талтай байж. Сэтгэл бол эрхтэн, сэтгэл зүйн зөвлөгөө. Бусдын адил байгаад байхгүй байж болно. Ерөөс ямар ч асуудал байхгүй зав. Болно. Хамгийн гол нь тэр нийгэмд хохирол учруулж байна. Нийгэмд хохирол учруулж байвал бид нар энд одоо болохгүй байна л гэж үзсэн. Үндсэн дүрэн байна шүү дээ. Би эхлээд өөрийгөө авч явах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь нийгэмд би ямар нэгэн байдлаар хохирол учруулахгүй байх хэрэгтэй. Тэгэх юм бол окей, би энэ хүний амьдрал чинь тэр хүн тэр хос нийгэмд хохирол учруулахгүй зүгээр хоорондоо тохироод тэгтүүлээ нийгэмд хохирол учруулахгүй бол энэ бүр анхдагч. Эхлээд бүр тэр юу гэдгийг хамгийн анхдагч одоо юм шалгуур нөхгүй. Нийгэмшлийн бүр хамгийн анхдагч шалгуур. Хувь хүний хувьд ч тэр. Өөрийгөө авч явна нийгэмд хохирол учруулахгүй байх. Би ямар ч нийгэмд амьдарч байгаа бол энэ хоёр суурь биднэрт энэ хоёр анхдагч одоо юу гэдгийг тийм шалгуур шүүлтүр үргэлжил байх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө жишээ нь гэр бүлийн төлөө мянган гэр бүлийг хохироогоод тэдний юмыг идэж уугаа ганцаараа сайхан амьдраад баяжаад одоо юу гэдгийг тийм ингээд супер хүчтэй павертай болоод тэгсэн мөртлөө тэр нь магадгүй тэр павер нь тэр нийгмийн төлөөх павер болоод нийгмийг илүү их урт хугацаанд амьдруулах павер байсан бол асуудалгүй зүгээр нийгмийг хохироогч павер байлаа буюу хүч байлаа гэж бодоход тэгвэл энэ бол тэр нэг юм бүлгийг мөхөх үндсэн хүчин зүйл. Энэ ингээд үндсэн хоёр шалгуурын дараа би илүү их нийгэмд хэрэгтэй, нийгэмд хэрэгцээтэй гэдгийг хүмүүс мэдрэхийг үргэлж хүсдэг. Үргэлж энэ үндсэн хэрэгцээ байна. Тэгэнгүүт энэ хэрэгцээ яаж тогтдог вэ гэхээр дараагийн level up юу гэсэн би нийгэмд тусдаа хүн мөн үү гэдэг асуудал. Би нийгэмд тусдаа гэр бүл мөн үү гэдэг рүү орж байгаа. Энэ нийгмийг бүтээхэд илүү их хүчтэй болоход би тусдаа хүн үү? Би тусалж чадчихвэл бүр сайн дараагийн level up болчлаа. Тэгээд би 10 хүний амьдралыг зохицуулж өгч чадж байгаа юм уу? Тэ дараа нь би 1000 хүнд нөлөөлөл 1000 хүнийг сайхан амьдруулахад би нөлөөлж чадж гэнэ үү гэдэг рүү орно. Ингээд level up яваад байна гэсэн. Тэр одоо юу гэдгийг нийгмийг илүү хүчтэй, илүү доктортой тэр олонлогийг илүү урт хугацаанд амьдруулахад би өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа мó гүм үү? Энийг бид нэр хамгийн энгийнээр баялаг бүтээгч гэж нэрлэв шүү дээ. Манад бол баг энэ анхдагч ойлголт ч ер нь баг байхгүй. Чи сайн анзаарах юм бол ийм манай нийгэм өөрөө ийм эгоист нийгэм болсон. Хүн болгон зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг болсон. Нөгөө дундын дүрмж байхгүй.
Тэ дундын ойлголт ч байхгүй. Тийм учраас энэ нийгэмд ямар хүмүүс одоо бидний гадааднуудээр ийм нийгэмд ямар хүмүүс илүү сайхан амьдарч байгаа харагдаж байна вэ гэхээр нэгт паразит нийгэм гэж бүр нэрлэж байгаа. Ийм эгоист нийгэм буюу зөвхөн амьд үзлийн нийгмийг чинь биднээс паразит нийгэм гэж нэрлэдэг байна. Зөвхөн одоо чинь тэр нийгэм бүлэг болгон өөрөө зөвхөн өөрийнхөө төлөө л амьдраад байгаа. Би ах トゥ усийн төлөө л амьдраад байгаа. Хэдэн гэр бүлийн төлөө л амьдраад байгаа. Ийм бүлэг хүмүүсийн шинж нь юу гэж яана вэ гэхээр юугаар илэрж яана вэ гэхээр ямар хүн сайхан амьдарч яана гэхээр баялаг бүтээгчид сайхан амьдрдаггүй нийгэм бүтцсэн гэсэн үг шууд. Нөгөө хэлээд нь шүү дээ. Нөгөө баялаг бүтээх нөгөө юм нийгэмд хэрэгтэй хүн байх гэдэг шүү дээ. Тэг хүмүүс байх ёстой шүү дээ. Баялаг бүтээгчид биш зүгээр юм хамгийн энгийнээр хэлээд юм change сэтгэлгээ. Тэ? Юм энэ худалдааны сэтгэлгээ биш шүү. Худалдаа гэдэг чинь өөр. Энэ change сэтгэлгээ гэдэг чинь бүр өөр. Одоо чинь Монголд change-уд илүү сайхан амьдарч байгаа харагдаж байгаа. Тэ одоо юу гэдгийг цүнх баригчид, юу гэдгийг нам дагсан хүмүүс тэ ийм тэ эсвэл одоо юу гэдгийг ийм одоо тий бусдыг хохироогоод өөрөө ингээд гайгүй сайхан амьдарч байгаа ийм хүмүүс илүү их сайхан амьдрах гэдэг энийг биднээс паразит нийгэм гэж нэрлэдэг байхгүй. Нэг ийм тэ зөвхөн өөрийнхөө төлөө бусдыг барьж иддэг нийгэм гэсэн үг байхгүй юу? Энэ нийгэм бол одоо нэг дундын үнэт зүйл байхгүй, хамтын үнэт зүйл байхгүй. Ийм нийгэм цагийн аясаар өөрөө мөхдөг. Паразит нийгэм ч угаасаа бие биенийгээ эдсээр байгаад өөрөө мөхдөг. Ийм нийгэм байна. Нийтийн хамтын үнд зүйлийг нь үргэлж устгаад байхгүй болгоод хамтын үнд зүйл нийтийн зүйлийг байхгүй болчих чинь гэсэн санаа хэлж байгаа. Энэ нийгэм өөрөө устдаад өөрөө үгүй болно. Өөрөө энэ хорвоос ингээд арчигдана. Бие биенийгээ барьж эдсээр байгаад гэсэн үг. Дэлхий дээр амьдарч байгаа хүн гэдэг юм чи бие биентэйгээ дасгаж нийгэмшиж амьдрахад бид нар бие биенийгээ хүндэтгэж амьдрах буюу тэр зоноо хамгаалж үлдэх тухай ярьж байгаа зү. Нэг хэсэг бүлэг өөрийн гэсэн калчертай, өөрийн гэсэн соёлтой энэ улсыг биднес хүндэтгэж амьдрах. Тэ? Тэрний одоо эрх хэрэгчлөөнд нь халтахгүй амьдрах тухай энэ ойлголт чинь л урт хугацааны тогтвортой хүн төрөлхтний амьдралын үндсэн суурь хэрэгцээ. Тэгэхээр чин нийгэмшлийн чинь үндсэн суурь нь. Тэгэхээр биднес нөгөө нийгмийн суурь ойлголтоо илүү их одоо юу гэдгийг төрөнлөл шүү дээ. Нийтийн буюу хамтын үнд зүйлээс сэргээ. Энэ л хамгийн чухал зүйл юм. Одоо ингэсэн үг шүү дээ. Бидний дундын үнд зүйл байх хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь чиний хамгийн үнэтэй зүйл юу вэ? Гэр бүл чинь те. Миний хамгийн үнэтэй зүйл гэр бүл, эхнэр, хүүхэд. Магадгүй те. Гэхдээ ингээл та чиний хүүхэд, чиний гэр бүл надад нэг хамаатай яв. Нэг хамаагүй. Миний гэр бүл чамд нэг хамаатай яв. Чи миний гэр бүлийн төлөө амьдрах уу? Нэг хамаагүй те. Тэгэхээр бид дандаа хувийн үнд зүйлтэй амьдраад байгаа байхгүй. Одоо биднэрт дундын хамтын бүр нийтийн үнд зүйл байх хэрэгтэй. Энэ нь гэр бүлийн доктортой бүр түрүүний нийгэмшлийн үндсэн суурь нь байхгүй. Жишээ нэг биднес гэрээсээ гараал хаалгаа хаагаал орц руугаа ороод бидний майндсет юу гэж ойлгодог гэж энэ орц бол сөөхийн харьяа гэж боддог. Энэ минийх биш. Энэ лифт сөөх хариуцах хэрэгтэй. Минийх биш. Тэрний замаар явж байхдаа энэ миний зам биш байхгүй байхгүй тий. Тэр энэ сургууль цэцэрлэг нь миний сургууль. Энэ хэний одоо тэр нэг хоёрын сургууль тэрнийх. Эсвэл юу гэдэг энэ зам биднэрт хамгийн энгийнээр нийтийн буюу дундын үнд зүйл байхгүй. Ядахта нэг байр тэр байраа хайрладаг. Эсвэл тэр байрныхаа орчныг хайрладаг юм хамтын үнд зүйлтэй болох хэрэгтэй. Хүн болгон хайрлах тухай ярьж байгаа шүү. Дараа нь хотоо энэ замаа хайрлах тухай ярьж шүү. Ийм нийтийн үнд зүйлтэй болж иж хамтаараа гэсэн үг шүү дээ. Дундын үнд зүйлтэй тэр дундын үнд зүйлээ хамтаараа бүр хамгаалдаг. Хамтаараа тэр дундын үнд зүйлээ одоо юу гэдгийг те ингээд би зөвхөн өөрийнхөө хувийн үнд зүйлийг оршоогоор лах юм бол энэ дундын үнд зүйл байхгүй байх юм бол энэ асуудал үүсэж байна.
Миний буруу. Гэр бүл илүү их хүчтэй бас үнэтэй чухал байх нэг том хүчин зүйл чинь өөрөө энэ хувьслын процесст бид илүү сайн бэхжиж хадгалагдах тэр нөхцөлний тэрний юу гэхээр хамгийн энгийнээр юу вэ гэсэн үг гэхээр гадны цохилтууд буюу ийм хүчин зүйлүүд хамгийн энгийнээр хэлээ зовлон хамт туулах тусмаа бие бинийгээ илүү сайн хүлээн зөвшөөрөлцөн илүү сайн бэхжин хамтдаа даваа туусны дараа тэр гэр бүл туулаад давчих юм бол тэр илүү бэхждэг. Хоёрдугаар түрүүний хэлээд байгаа үнэт зүйл бол өөрчлөгдөд явж болно. Ягаад гэвэл цаг хугацаагаар өөр гэж байна. Өнөөдөр миний хамгийн үнэтэй зүйл миний эхнэр байж болно. Ирээдүйд миний хамгийн үнэтэй зүйл эхнэр маань болоод үлдэж магадгүй. Утга нь юу гэж нэг хүүхдүүд үрээ орхиод ниснэ. Миний хамгийн үнэтэй үлдэх зүйл минь эхнэр минь үлдэнэ. Тэгнэз. За тэгвэл тэр дунд процессд бит хоёрын хамгийн үнэтэй зүйл би ч биш чи ч биш болж болно. Тэр гэр бүл те. Миний эхнэр тэрэн жишээний өгсөн бит хоёрын дунд хүүхэд гараад ирэх үед бит хоёрын үнэт зүйл хүүхэд болно. Энэ бол хууль. Тэр үед би биенээсээ би чний хамгийн үнэтэй зүйл байсан биз дээ. Одоо надад бүх гарлаа хандвал наа хүүхдээ хай гэж болохгүй. Угаасаа бит хоёр дундын үнэт зүйлээ илүү их хайрлана одоо. Ядахтай нэг бие даа сурах хүртэл хайрлана. Тэр дундын үнэт зүйл дээр арай илүү хүч тавина. Илүү их анхаарлыг шилжүүлнэ, илүү их хамаг юмаа тэрлүүд зориулна. Энэ бол хууль. Гэхдээ тодорхой хувийг бие биендээ нөгөө үлдэх юмдаа дандаа зарцуулах нь тодорхой. Full option зарим дөнгөж нэраа үед нь бол ингээ full магадгүй 100% хүүхд рүү хоёр талаас 100% бүх юмаа ийшээ зарцуулж магадгүй. Гэхдээ нэг юм 10% бие биендээ ингээд нэг юм өгөлцөөд яваад ээж магадгүй. Ихэнхийн тийм байгааз ихэнхийн хүүхд рүүгээ зарцуул. Ийм үе шатууд байна. Заримдаа би өвдчихээ. Тэгвэл эхнэр хүүхдүүдтэй 50%-ийг надад 50%-ийг зарцуулж магадгүй. Хүүхдтэй 90%-ийг зарцуулж ирсэн бол одоо над руу 50%. Энэ одоо юу фокус гэж нэрлэдэг байгаа те. Энэ ингээд янзаар ингээд нэг юм хуваарлах хэрэг гардгийн шүүл гэж байгаа. Явц тунд байнгын. Дандаа л би одоо нэг эхнэр нөхрөөд бол одоо эхнэртэй ингээд бүх фул ингээд 100% ингээд насан турштай амьдрын гэсэн ойлголт хийж байдгүй маа. Энэ ийм цаг хугацааны хувьд ингээд тийшээ даашаа болж угаасаа бол бид нар энийг хуваарлах тухай л яриад байгаа. Жишээ нь ингээд өнөөдөр бид нар хүүхдүүдийн ирээдүйн төлөө юу гэдгийг ядахтаа нэг ийм суур хэрэгцээ буюу орон байртай болгохын тулд бид хоёр хоёулаа өөрсдийгөө ч хүртэл заримдаа хаяад тэгээ заримдаа хүүхдүүдэд анхаарлаа ч гэсэн жоохон багасгаа тэрлүү ингээд фул явсаар гоод нэг байрны төлөө зүтгэдэг тохиолдол байдаг үстэй. Тэгээ нэг байраа аваад за ямар ч л нэг суур хэрэгцээг нь хангачлаа. Нэг төр амс хийгээ тэгээ одоо ингэ хуваарлах юм тохиолдлууд байдаг. Тэгэхээр эн чинь өөрөө бас л нэг төрлийн нэг юм чаленж. Хүний амьдралд үргэлж чаленж буюу юм сорилт үргэлж тулгардаг. Үргэлж одоо зовлон толгорч магадгүй. Хайртай татны хүний алдаж магадгүй. Чиний төлөө бүхнээ зориулдаг байсан тэр хүн алга болж магадгүй. Энэ бүхнийг ингээд хамтдаа туулна гэдэг нь л өөрөө нөгөө зовсон ч жаргасан ч хамтдаа байна гэж нэг юм гэрэлтийн өмнөх нэг амлалтын талаар ярьж шít Тэгээ эн чинь өөрөө яг бодит амьдрал дээр ийм их том процесс зүгээр нэг жижиг үг биш шít. Үнэхээр ийм том агуулгатай өгүүлбэр байхгүй. Жинхнээсээ тэрийг туулж гарна гэдэг нь амаргүй. Гэтэл бид нар ингэж туул. Энэ ойлголтууд, энэ майндсетүүд ингээд тухайн нөхцөл байдлаас хамааруулаад өөрчлөгдөд ховсод миний тэрийн нөгөө дундын үнэт зүйл, хамтын үнэт зүйл өргөлж өөрчлөгдөж байна. Чинь би зөвхөн өөрийнхөө төлөө амьдраа л гэж болохгүй шүү дээ. Хамтын хосын амьдралтай болчоод би зөвхөн өөрийнхөө төлөө амьдраад байж болох уу? За энэ бол гонигтай болно тий. Тийм бол тэр гөрбөлс ямар нэгэн хугацаанд эвдэрч нэг өдөр нуурж магадгүй. Жишээ нь
би өөрийнхөө төлөө амьдрал, миний төлөө тэр эхнэр ч амьдрал, миний төлөө хүүхэд ч амьдрал байвал яах вэ? Амьдрах ёстой гэж би гэдмүсийг шаардаа л тий. Тэгээ энэ зогсно.